Хүмүүр underdog story буюу дутуу үнэлэгдсэн нэгний ялан дийсэн түүхийг сонсох дуртай. Хэний ч санаанд оромгүй өвөл мэдэгдэх газраас гарч ирээд сая хүмүүст урам зориг өгдөг. Хуухай ядуу амьдралаас хэмжээлшгүй хэд баялагт хүрсэн ч хавдаг шунхаа биш, шудраг нэмжин сэтгэлээ гээгээгүй иймэрхүү баатрын түүхүүд зөндөө бий. Гэвч миний ярих түүх бол үүнээс арай өөр түүх байх болно. Имангажи өөрийнхөө хүчээр баяжсан. Долларын саятай. Бизнес эрхлэгч маркетингийн гоцхонтой. Түүнийг үзэн яддаг эсвэл өнөлдөг хэсэг ч хамаагүй. Интернетээр хүмүүст нөлөөлж байгаа тэр цар хүрээг нь энэ ч үгүйсгэж чадахгүй билээ. Ингэвч тэр яаж энэ бүхэнд хүрсэн бэ? Түүний амьдралын түүхийг нэг их нуршаад яах вэ? Өөрөө ч энэ тухайгаа ярьж байсан. Гэр бүлээ зовоодаг байсан аав нь ээжээс нь салж дараагаар нь хойд эцгийн дарамт гэх мэт ганц би ээжийн хүүгээ зовж өсгсөн амьдралын түүх гэд бодоход л хангалттай. Нутагын комплекстэй хүү хар багаасаа хэрсэн ухаантай болж ямар ч амбицтай хүн болж төлөвч нь ойлгомжтой байхаа. За гол юм аяарэ. Хамгийн эхлээд бусдад видео бичлэг болон зураг гэх мэт үйлчлэгээ үзүүлээд дараагаар нь онлайн SMMA хэмээх контент маркетингийн компани байгуулсан. Энэхүү бизнес модель нь түүнийг ядуурлаас гаргасан юм. Энэ нь мэдээж түүний асуудлын бүхий л шийдлийг олж өгсөн гэхэд хэлсдэхгүй. Нэгэд хэдхэн жилийн дараа IIG буюу медиа компани байгуулсан юм. Түүний SMMA компани түүнд сарда 100,000 Америк доллар олж өгсөн. Тэр дөнгөж 18 настай байсан гэж боддоо. Ингээд долларын саятан болж байгаа юм. Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн ийм зэргийн чадамжтай болох нь бараг л деваажин гэсэн үг. Тогтмол орлого дансанд нь орж ирээд санхүүгийн эрхчлүүлэнд хүрээд өөр хүнд юу хэрэгтэй гэж. Имэнэ хувьд бол энэ бол төгсгөл биш. Бүх зүйлийнх нь эхлэл байсан. Яг энэ үеэр интернетийн санхүүгийн гүрүүнээр яг эд үеэ авч байсандаа давхцаж байгаа юм. Залуу хүн Имэнэ хувьд энэ нь бол тэр чигээрээ боломж юм. Түүнд бусдад зарах мэдлэг байгаа. Эрсдлээч гэсэн батлан даах хөрөнгө бий. Тэр маш залуу саятан учраас түүнийг дагах хүмүүс түүнд итгэх бөгөөд аль хэдийн YouTube дээр контент бүтээж байсан бас туршлагач бий. Бас тийм долларын саятан болох үртэй энэ үйл явцаа YouTube суваг дээр блог хийж хөтэлдэг байсан. Түүний санхүүгийн контентуудыг үзэх үзэгчд нь түүнээс худалдаа авахд бэлэн байсан гэхүүтэй бүх зүйл яг төгс давхцаж байгаа. Эндээс түүний Agency Navigator хэмээх агентлаг үүсдэг. Өнгөрсөн тэрээр компани агентлуудад зөвлөгөө консалтинг үйлчилгээ явуулдаг компанитай байлаа. Харин удалгүй онлайн сургалтын платформтой болсон. $1,000 хүртэлх төлбөртэй. Өмнөх контент маркетингийн бизнесээс нь ч илүү мөнгө олж байсан. Өмнөх консалтинг бизнесээ зогсоогоод шууд онлайн интернет сургалт зарах бизнес рүүгээ 100% анхаарал хандуулж байгаа юм. Түүний контентын чанар сайжирч санхүүгийн боловсрол олгодог хамгийн том сошиал платформтой болсон. Удалгүй Educate хэмээх интернет онлайн сургалтын платформ гаргадаг. Andrew Tate-ийн Real World-тэй төстэй гэх юм уу та. Төлбөрийн систем болон загвар нь яг адилхан. Тэр амьдралынхаа түүхээ ярихдаа нэг хүнийг орхигдуулсан. Түүний хойд аав гэд байгаа хүн нь яг үнэндээ тэр бүмтэн нөхөр. Тэдэнтэй хамт Лондон хотын хамгийн тансаг дүүрэгт амьдруулдаг байсан. Ийм ч улсын сургууль биш, хувийн сургууль суралцдаг байсан. Түүний ярьдаг байсан бүх түүхүүд худал болохыг түүний үнэнч фэнүүд ухаж явсаар байгаад олоод мэдчихдэг. Өмнөх компани нь 100 саяын ашиг өгдөг байсан ч гэсэн худлаа гээд байгаа. Зүгээр сургалтаа зарахын тулд зохиосон үлгэр. Үнэтэй хаус, машин, тансаг амьдрал зөвхөн камерын өмнө хүмүүст итгэл төрүүлэх л зорилготой байсан юм байна. Түүнийг дагдаг байсан хүмүүс нь яриад байдаг. Гэвч түүний YouTube сувгийн хандлт болон одоо хийж байгаа зүйлсийг нь хараад үзвэл өнгөрсөнг нь мэдэхгүй ч одоо бол харин ийм хэмжээний орлого олж байх боломжтой юм. Сард 1000 хүн үнэтэй сургалтыг худалдаж авбал ийм хэмжээний орлого олох бол маш амархан. Эдгээр хэдэн зуун саяг олсон арга барил бол үүнтэй холбоотой ёс зүйн асуудал бол шал өөр түүх юм. Иманы нэр нөлөө өсгөн хэрээр тэрээр өөрийнхөө видео контентуудаараа дамжуулж хүмүүсийн тархийг угаах нь ихссэн. Жишээ нь одоо л чи баян болохгүй бол хизээч баян болж чадахгүй оройтын шүү гэх мэт. Хүн төрөлхтөн захирдаг элитэд хүмүүст боломж олохгүй гэх мэтэр хүмүүсийн айцаар дамжуулж
тарих угаалтуудаа хийдэг. Ингэснээр бодит үннийг холдуулж байгаа юм. Мэдээж энэхүү арга ч гэсэн үр дүнгөө өгсөн. Нэг л төрлийн өмнөх бичлэгүүдээ ахин дахин өөр янзаар эдит хийж монтажлал тавиад л байна. Кино контент шиг жижиг хэмжээний богино зохиолууд нь хүний сонирхлыг татах боловч эцэст нь түүний сургалтуудыг авахд хүргэдэг. Илүү олон хүмүүсийг өрхөддөг гэсэн үг. Тэр яг юу заадаг, ямархуу сургалт болохыг хэн ч мэдэхгүй. Би өөрөө ямар сургалтанд сууж үзсэн биш. Гэхдээ орчин үед ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгээ биш. Зөвхөн сургалт зарах нь их төвгөмөл тренд болоод байгаа. Залуу хүний хувьд тархиа ажилуулад ийм хэмжээний амжилтаа явахд үнэлүү штэ. Толгойн ажилтгүй залхан хүн ийм амархан аргаар мөнгө олж чадахгүй. Ах зүйлч бас байгаа, хаях зүйлч бас бий. Гэхдээ олон мянган залуус ингэж их нөлөөлж чадна гэдэг бас нэг том ур чадвар. Түүний нэг олон видео контент болон зарж байгаа сургалтууд нь авах юмчвэ бас хаях зүйлч байгаа. Энэ бүхний хувь хүмүүс нь өөрсдөө сонголтоо их баха. Тэгээд танаас нэг асуулт асуухад шударгаар сарда хэдэн мянган доллар болох уу? Эсвэл бага зэргийн арга зал ашиглаад фэнүүдээс хэдэн 10 саяг болох уу? Аль сонголтыг та хийх байсан бэ? Ингээд амжилт хүсье.